Өчтө та бүхэнд оройн мэндийг хүргэж байна. ТV телевизээр Бэмб гараг болгоны орой 22-30 минутаас гардаг зөв ярианы маань шинэхэн дугаар эхэлж байна. Энэ удаад бид нэр сүүлийн үед бол маш их завгүй гэж байгаа. Их олон мэрэгчлээ завгүйрөө өмсөгч, дуучин, жүжигчин гэдэг их олон мэрэгчлийг эзэмшсэн. Завгүйрөө өмсөгч гэдгээр нь бас хүмүүс илүү сайн мэддэг байх та. Инх болд буюу Индигог хурж оролцож байна. Ирсэн баярлаа. Найзаа. Ямар гоё гэдэг вэ? Баярлаа. Тэгэд нийт телевиз үзэж байгаа үзэгчтэй энэхүү өчийн мэндийг сүргэж байна. За сүүлийн үед стол жинхэнэ завгүй эд ажил тайлах шиг байна те. Яг түн шигээс хойш эрэлт хэрэгцээ бол маш их болчих шиг боллоо. Тийм за яг мэдээж л бол сая яг түн шиг төсөл манд бол маш амжилттай болж өндөрлөлөө те. За тэгээд яг миний одоо дотроо бодож байсан одоо мөрөөдлийн маань биелүүлсэн юм гайхалтай нэвтрүүлэг болж өнгөрсөн. За тэгээд мэдээж одоо нэвтрүүлгийн дараа ч бол бас маш их одоо өөр салбарын ажлын саналууд их ирсэн одоо чинь кинонд тоглосон байгаа тийм хамгийн анхныхаа бас галзуу зугаалга хийх залуучуудын сэдвтэй маш юм одоо сонирхолтой кино тийм анхны кинонд голлох дүрээ бол яг бүтээсэн байна. Тэгээд сэтгэл бол мэдээж өндөр. За мөн дээрээс нь сая Хонконг руу маш том одоо тэнцээ орлоонд эх орнууд төлөөлөд оролцоод ирлээ. Маш амжилттай оролцоод ирлээ. Хэдэн шагналтай ирсэн блэ? Их л цөөхөн шагналтай ирсэн байна. Эсрэгээр шүү. Нэг юм эсрэгээр нэрдэг болчих. Яг нь ер нь бол 6 шагналынх нь 3-ыг аваад ирсэн дээ. Ямар шагнал юм бэ? За юу яаж байгаа? Ер нь бол яг маш олон хүмүүс дэмжсэн намайг. Тэгээд тэдгэр хүмүүсийн бас итгэлийг алдахгүй амжилттай оролцоод ирсэнтэй яг юуны төрөнд маш их баярлж байгаа. Тэгээд нэгэн талаар одоо most одоо social media award гэж байгаа. Тэр нь л одоо яг тий хамгийн их одоо санал авсан тий одоо ийм одоо фанат ихтэй ч гэх юм уу тий одоо лайк шеэртэй тэр модельээр нь шалгарсан байгаа. Мэдээж л бол манай одоо дэмжсэн арт түмний мөн шагнал гэж өвдөө бэлгшээж байна. За хоёртын талаар most photogenic гэж байгаа тий одоо модель хүний хамгийн том скил бол одоо гол скил тий ур чадвар бол одоо зураг авалт байдаг. За тэгээд энэ зураг авалтын бол одоо гол одоо хөшөөрөг одоо дадлага туршлага одоо ажлын маань бол гол зүйл нь бол одоо говь компаниг бол та бүхэн мэдж байгаа тий одоо видео фото шутинг бол маш их авдаг. Одоо энэ компанитайгаа бараг одоо тий 5 6 7 жил ингээм хамтраад ажиллаж байгаа. Одоо энэ компани маань одоо говийн маань бол шагналын болов гэж дотроо бодож байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор нөгөө граффери буюу тий одоо яг чемпион ялагч тий энэ л бол одоо юу гэдэг мэдээж энэ загварын салбартаа бас нэлээдгүй жилиг бол тий маш тогтвортойгоор одоо зорьсон зорилготой тууштай одоо хөлбөмбөлсөн маань өөр шим бол гарч байгаа болоо гэж. Азийн супер модель гэдэг цол одоо хүртчихлээ шүү дээ тий. Тэгэхээр бол одоо жинхэнэ загварт бол унгаалал явж байгаа зүйл одоо. За тэгээд бүгдээрээ ингээ бүгдээрээ ч хоёлаа мэдээж Индог аль сургуулиуд төгсөж ирсэн 10 жил оюутан байх та тий ямар мэрэгчлэр төгсөж ирсэн бэ? Ямар мэрэгчлийг нь бас сайн хүмүүс мэдэхгүй байх ч бодоод байна. Би чинь багтаа бүр айгүй олон сургууль шилжиж ирсэн. Ер нь 10 жилдээ юу? Тий 10 жилдээ. 4 билүү 5 сургууль бараг шилжиж ирсэн. Тэгээд яг ерөнхийдөө яг үдэ тэгэл нөгөө гэр бүлийн байдлаа шалтгаалаад одоо ингээд нүүдгч байт юм уу тий нүүлтээс болсон юм уу? Тий одоо нүүлтээс л болсон болж байна. Энэ миний хамгийн сүүлд чинь тий би чи анх 20 дугаар сургууль сурж ирсэн. Тэгээд хамгийн сүүлд яг 8 дугаар ангид сүүлийн шилжилттэй хийсэн. Тий тэр сүүлд одоо анх 20 дугаар сургуульд байж байгаад ингээд 2 өөр сургууль руу шилжээ буцаа 20 дээрсэн. Тэгээд тухайн үед чинь тэгээд манай 20 ч жоох эвгүй сургууль байсан. Тэгээд би чинь дээр нь нас жоохон их томоотой хөөхд очиод тэгээд тэнд жоохон сахилгагуутаад тэгээд сүүлдээ тэндээ жоохон асуудалтай болоод тэгээд буцаад өөр одоо 62 дугаар сургууль гэдэг сургууль байдаг. Одоо 21 дугаар Хорволд байдаг. Тэгээд 62 дугаар сургуульд одоо буцаж очиод тэгээд тэндээ төгссөн. Их сургууль. За их сургууль бол би чинь бас их олон сургууль бас уу явсан. Ер нь бол соёл урлагийн их сургуульд л бол суралцж байсан. Дөрөнд дуулаач ирэлээ. Үгүй. Би чи яг хормистер сурж байсан. Тэгээд яг дөрөнд дуулаачаар сонгоны ангид одоо Монгол Улсын одоо гавьяат тий профессор багш, ерөө багш дээрээ одоо би бас яг сонгоноор хичээлдэг байсан. Одоо манай гавьяат амар төвшинч гэдэг юм уу тий одоо мундаг бас дуучид бид нар ч бас ер нь нэг үеийн одоо дээд доод ах дөнөр гэх юм уу тий. Тэгээ манай одоо дөөрийн гомбо
Тэгэл бас их мундаг. За Ариукаг бол бас мэдэх бах те. Бид нар ч ер нь нэг үеийн залуучууд, найзууд. Тэгээд яг үнийг хэлээ тухайн үед л бол маа найзууд хажууд бүр үнэхээр төрцөн авьяастай мундаг хүмүүс байгаад гэсэн. Тэгээ би ч өөрөө яг нөө сонгодгоор айгүй сонирхолтой яг ер нь сонгодгоор дуулах л одоо яг тийм зорилготой суралцж байсан. Тэгээд бас хүн боддсон байлээ. Тийм. Тэгээд шилжээд төгссөн л та. Тийм. Тэгээд хүн боддог юм байлээ л дээ. Яг ингээ хажууд ингээд үнэхээр найз нөхөтнө гэдэг ингээд төрцөн авьяастай хүмүүс ингээд амар дуулаад идэг тий. Гэтэл одоо яг ингээд өөрийгөө тодорхой хэмжээгээр мэдээж одоо харьцуулт тийм тий. Тэгээд одоо магадгүй одоо мэдээж маш их одоо хөдөлмөрийн үр дүнд л бол одоо маш том одоо юу гэдэг үр дүнгууд л бол гардаг тий. За би одоо жишээ нь ингээд үнэхээр ингээл хөдөлмөрөд баг худалч байна тэгэл 10 жил 20 жил хөдөлмөрлөж чиж одоо найзарчгээ болох гээд байгаа байхгүй тий. Тэгэнгүүт чи бас одоо даруулсан юм тий. Тэгээд ерөнхийдөө өөрийгөө жоохон голоод шууд ер нь бол урлагийнхаа мэргэжлийг бол одоо хайшсан гэх үү тий. Тэгээд санхүү эдийн засгийн дэд сургуульд одоо 2009 онд бол хэлсэн орсон. Тэгээд ер нь бол бизнесийн удирдлагаар бол төгссөн. Тэгээд гинст өөр тал руу орсон биш тий. Яг өөрч гэх нь хаашаа ер нь бол бас багтаа айгүйх боддог, хардаг байсан тийм мэрэгчлээ бизнес удирдлага. Учир нь одоо юу гэдэг манай ээж өөрөө айгүй бас багасаа одоо ингээл би хардаг байсан. Тэгэл хажууд нь туслаад бас явдаг байсан тий. Ингээд юм бас одоо юу гэдэг бэлэн хувцсны ингээл бас борлуулалт чиглэх юм бас хувийн жижиг юм бизнес эрхэлдэг тий. Тэгэл бас хардаг байсан. Тэгээд одоо том болоод гэх юм уу тий яг энэ моделийн салбарт бас ажиллаж эхлээд айгүй том ингээл байгууллагуудтай хамтарч ажилладаг, дүр төрхөөр нь ажилладаг байсан. Тэгээд боддог байсан л да тий. Ер нь энэ яг бизнесийн мөн чанар нь юу юм тий. Яг ямар тогтолцоогоор явдیں۔ Яад ийд ингээд маш их асуулт надад байдаг байсан. Тэгээд би яг 9 онд ерөнхийдөө одоо яг урлагийн мэргэжлээс болоод тэгээд за миний дараагийн судлах одоо тий одоо өсөл маань бол мэдээж яалтчгүй бизнесийн удирдлагаар л би суралцах хэрэгтэй байна гэдэг бол мэдсэн. Маш ч бас нэлээд том одоо тий хэдтэй байсан тий би ч одоо 21-тэй тий. Тэгээд санхүүд л бол бизнесийн удирдлагаар л нэгдүгээр курссэн тий. Нэгдүгээр курссэн. Тэгээд тэнд бол дарддаг хүн байгаагүй юу? Санхүүд дарддаг аа. Тий одоо Сүйст дараад гаргацсан шүү дээ. Байхгүй. Харин би чинь бүр санхүүд чи ороод бүр өстой хүний нүдчих нэгднэ гэдэг шиг бүр үнэхээр манай санхүүгийн багш нар чи өөрсдөө аюу залуу уур чадвартай мундаг багш нар байдаг тий. Тэд дээр одоо юу гэдэг эхний 2 курстай бол ерөөсөө л гээл ерөөсөө тий хичээлээ хийгээл тэгэл бүр яг л бүр нөх хүсчихсэн асуулт хариулт авах одоо тэр бүх зүйлийг бол багш нар бол үнэхээр надад 100 одоо гаргаж хэлж тий сургаж байсан. Тэгэд 2 дугаар курсээ төгсөөд зуны амралтаа 100-аатай өнгөрүүлнэ гээд 2011 онд би боловсрол лизээс зохион байгуулжсэн. Global CEO гэдэг шоу нэвтрүүлэг байдаг шүү дээ. Мэдхүү. Одоо Дональд Трампын үүсгэн байгуулсан одоо бизнесийн нэвтрүүлэг. Тэгээ Монголд болохоор Global CEO гэдэг нэрээр одоо зохион байгуулагддаг. Тэгээ 3 дахь цуврал нь 2011 онд яг болж исэн байхгүй. Тэгээ би бас их сонирхолтой. Би 10 жилээ төгсөөд бас Чехад ажиллаж амьдарч байгаад ирсэн. Тэгээд яг ирчээд байж хахад би нэг кино театрт нэг ах хүүтэй таарчсан байхгүй 0-д. Тэгээд тэгсэн чинь ингээ харахад ингээд угаасаа юм айгу добрый те юм гоё костюм биж хослол өмссөн юмнууд нэшлэлтэй айгу юм. Оо сайн байна аханд би ингээд нэг юм найзтайгаа явж байгаа юм те гадаадд ингээд амьдарч байгаад ирсэн. Тэгээд юм айтайхан суучгаар юм бас лаунж юу гэдэг чи мэдэхгүй үзгээл тий. Тэгэхээр би ах нэг тэнд юм айтайхан газар байд юм ингээл. Тэрсэн чи ах уу удаачгүй UBS телевизээр Global CEO гэдэг амар том прожект хэрэгжиж байгаа гарсан чи яг тэнд одоо оролцогч нь л орж исэн. Тэгээ би яг тухайн үед л тэр шоу нэвтрүүлгийг ямар утгатайг нь л ерөөсөө мэдээгүй. Тэгээ уулзж исэн ах уу орцсон явж байхлаар нь яг тэр нэвтрүүлгийг би бүр айгүй бүр яг эхлээс нь ахуулаад дуустал яг үзчихсэн байхгүй. Тэгээд өөрөө дараагийнх. Тэгээд би бодоод за ямар ч ийм гоё шоу нэвтрүүлэг байд юм байна. Ер нь бизнес гэдэг чинь бас нэг иймэрхүү юм байд юм байна тий. За тэнд л бол мэдээж маш оюунлаг одоо маш одоо ийм чадвартай залуучууд бас ордын байна гэж ерөнхий одоо төсөөл ойлголт авцсан. Тэгээд угаасаа манай Global CEO-гийн одоо оролцогч нар одоо дандаа л мундаг явж идэг тий. Ялангуяа одоо манай хин ганц зөрөг тэ одоо нөө сүүгийн захирал тий тэр өтөөс чинь бүр айгүй үзэх сайхан найзууд тэгээд монист хүртэл би
2011 онд глобал одоо тэр CEO шоуга амжилтаа дуусгаад одоо яг финалд нь шилдэг 6 CEO үлдээд ер нь л бол 800 залуучуудаас тий шалгаж яваад шилдэг одоо 16 залууг одоо 2 баг болгож тий. Би нэг хальт харж исэн юм байна тийм байна. Хуваагаад бизнесийн орчинд ингээд яадаг юм бөө даалгавар өгчөө тэгээд яг финалд нь 6 залуу үлдээ тэр 6-аас нэг нь ялагч болсон байхгүй. Тэгээ би бол миний бие өөрөө бас яг шилдэг 6-ад нь үлдээд Best CEO Award бас авч ирсэн. Тэгээд манай хүн чинь бас ер нь эндогийн суусан газар шороо хатгал бусд юм шүү те. Ямар нэг юмд орохороо дандаа шаг яагаад загваргүйгээд орцсон юм. Өндөр болохоор яваад орцсон юм. Үгүй тэгэл одоо яг 2005 онд баха. Тэгээ 2005 онд яг 10 жилээ яг төгсөхгүй л байдсан. 4 онд ч байна. Тэр өндөр байсан бай. Яг л ер нь бол одоогийнхоор л байсан тийм. Тэгээ манай ангийн нэг охин байт юм аа. Инх чимэг гээд. Тэгэд манер болохоор өөрөө юм дизайнд айгу дизайны мэрэгчлээ болно гэдэг бүр ингээд зорилгоо гоё тавьчихсан тий. Би ч өөрөө тэр загвар магвар гэж юу вэ? Тэр одоо топ модель одоо тий тэр болормоо од гэрэл гэж юу вэ? Ер нь модель хүн гэж юу вэ? Юу ч мэдэхгүй нөхөрөө явжсэн байна шүү дээ. Тэгээд манер чинь манай нөгөө ангийн охин юу яагаад урлагийн үзлэгээр юм гоё юм матрикс гэдэг юм загварын комплекс гаргаж байгаа. Тэгээд энэ доо чи юм гоё өндөр те ийм чи миний модель болно шүү. Модель тэгээ би юу их юм гэсэн чи. Үгүй чи айгаад те шаардлага байхгүй. Чи хувц өмсөөл миний нөгөө хувцыг өмсөөл ингээл тайсан дээр ингээл алхаал ингээл одоо тэр хүмүүст үзүүлээл тэгэл буцаал ороход тэгэл болоо гэж. Би за гэд. Тэнгүүд яг тухайн үед бас яагаад ч үлээ те орж чадаагүй найз. За тий. Тэгээд ороогүй юм уу? Харин орж чадаагүй одоо юу гэдэг ингээд болцсон байхгүй юу. Тэгээ маа нөгөө охин чинь надад гомдсон тий. Энд чи орно гэж тий миний модель болно гэж болж өгөөч өстой өөдгөө юм. Заавчлаар тэгээд найз нь ингээд бас жоохон юм. Тэгээд тухайн үед юу ч боллоо тий. Тэгээд болж таагүй ингээд яг дараа өстой чиний нэг юм гоё юм дээр чинь би тэгвэл орж өгнө гэсэн чинь за тэгэрээ гэд. Тэгээ удаачгүй эдсэн маань маа нөгөө охин ийм 10 жилийн дунд 10 жилийн сургуулиудын дунд стил гэдэг нэг юм тэмцээн болд юм байна. Чи тэнд орооч гэд. Тэг би жоо гайхаад тэг өөрөө ямар ч мэддэг хүн тийм байхгүй. Тэгсэн чинь тэгээ бодцоод за би орё гэд. Тэгээ нөгөөдөг чи өөрхөн за ингэдэж шүү тэгдэж шүү гэж бас нөө мэддэг юмараа надад зөвлөөл. Тэгээ би давхиад утсан чинь бүр айгүй сонирхолтой. Бүр яг нөө айгүй олон сургууль шилжсэн гэдсэн шүү дээ тий. Яг 99 онд яг нэг шилжчихсэн нэг сургууль юм бүр айгүй сайн найз байдаг байхгүй. Тэгээ бид хоёр 5 дугаар ангиас хойш ерөөсөө нэг ч уулзаагүй байж байгаа. Яг 5 жилийн дараа тэр тэмцээн дээр уулзсан. Манай он бас модель болно гэсэн юм тэмцээнд орсон. Үгүй. Тэгээд нөгөө найзтайгаа уулзаад тэгээд бөө нөө нэг сонирхолтой баахан нөхдөөд цугларцсан тий. Тэгэл ерөнхийдөө за модель гэдэг чи юм байна. Бла бүх юмнуудаа ойлгоод тэгээд тэгж явж байхдаа болормаагчтай танилцаад. Тэмцээн дээр нөө тий. Үгүй тэмцээн дээр ч байх уу. Маа бас нэг найз Монгол моделийн юм сурдаг юм залуу болж тараа тэгээд багштайгаа танилцуулъя. Манай багш амар гоё юм хүү байдаг байна. Тэгээд очиод хасан чи багш гарч харчаал. Ой юу лээ залуу чи нэг бостоо гэл босгол за нэг доороо эрг гэл нэг эргүүлээл тий. Тэгээд тэгснэ за нөхөр минь чи ингээ модель болох хүн байна тий. Ингээд айгуугай өндөр нуруудтай айтайхан зөв дүр төрхтэй юм байна тий. Чи ингээд наад тэмцээнд тусаад манай агентлагт ирэх шүү гэд. Тэгэл ер нь бол гэхдээ яг тухайн үед бас очижоогүй л дээ. Яг жилийн дараа бол очиж байсан. Тэгэл яг 2005 оноос хойш л ер нь бол яг энэ салбар руу тэгэл ороод ирсэн. Тэгэд айгүй надад юм шинэлэг гоё санагдчихжээ. Орчин их гоё тий. Тий айгүй гоё танилын хүрээ, гоё найзуудтай болдог тий. Тэгээд надад бас нэг зүйл нь таалагдаад тийм аа. Үнэхээр одоо яг гоё одоо ирээдүйтэй мундаг сүрхий модель бол одоо нэг том брэнд ич гэдэг юм уу те одоо нэг том компани шууд дүр төрхөөр ажилладаг. Тэгэхдээ одоо шууд удирдлагын түвшний хүмүүстэй шууд харьцаж чаддаг те. Тэр нь бас надад айгүй гоё тухайн үед л таалагдчихсан. Одоо магадгүй одоо бид нэг ингээл нэг ажил одоо нэг мэрэгчлэр ягаал нэг компанид ажил ордог те. Тэгэл нөгөө дарга цэргийн шатлал амар байдаг те. Тэгэл одоо дарга цэрэг байдлаар харьцдаг. Бид нар болохоор одоо юу гэдэг яг гэрээтэй одоо ажил хийж байгаа. Дээрэс нь одоо яг л одоо юу гэдэг би тухайн одоо
брендинг гэдэг юм уу компани одоо дүр төрхөөр одоо сайн хийснээрээ тухайн одоо компани ашиг орлого өсдөг ч гэдэг юм нэр өндөсдөг тийм болохоор шууд одоо нөө компани захирлан нөө том одоо юу гэдэг менежерүүд нь ч юм уу тийм өдөртөгчний хүмүүс нь за одоо их бол да юм байна тийм байна гэл зөв шууд ингээл санаа оноогоо ингээл найз үчиг ярьчихдаг тийм тэр нь надад бас яг анх моделийн салбарт ороо модель болоо явж хахад л их гой таалагдчихсэн. Говь дээр ажиллаж байгаад хэсэг болсон шүү дээ тийм их олон залуучууд говийн фейсээр ажиллаад ах шиг байсан. Тэгээд буцаад эргээд орцсон. Ягаад болцсон хэсэг? Яг ер нь бол би чинь 2008-аас 11 он хүртэл 3 жилийн гэрээтэй говьд ажилласан л та. Тэгээд 11 онд угаасаа нөгөө CEO-доос ч амжилттай оролцсон. Өөр одоо газруудаас ч ажлын санал айгүй хэржсэн. Тэгээ би Monis Motors бас 1 жил ажиллаж байсан. Тэгээд ихсийг завсарлсан. Тэгээд 11 оноос ч болоод 12 он, 13 он гээд тэгээ 14 онд буцаад надаа санал тавьсан. Нөгөө залуучууд нь болохгүйсэн юм. Яг гоо зүгээр болохгүй байсан ч яг бас айгүй гоё шин дүр төрхөд л бас гарч ирж ирсэн тий. Яг гэхдээ нөхдүүд л бол надаа одоо санал буцаад тавихтай. Тэгээд одоо хөлтөө тэгээд чи айгүй мундаг байж л гэсэн шүү дээ. Тий. Тэгээ би одоо тэгэл тэрэнд баярлалаа. Оо за би айгүй хичээдэг байсан. Угаасаа би хичээх боллоо гэд. Тэгээд 14 оноос 16 хүртэл одоо ингээ 2 жилийн гэрээтэй ажиллаж байна. Дахиад одоо гэрээ мэнс тодорхой хэмжээгээр сунгагдсан байгаа. Хоёр хөөрхөн гүнжтэй тий? Үгүй шүү дээ. Нэг нь хүү лөө? Тий. Охин хүү хоёр. Охин хүү. Том нь охин шүү дээ. Баг нь айгүй одоо хэдтэй бэ баг нь? Одоо 3-тай. 3-тай. Урт төсмөстэйгүй. Би нэг зураг харсан чинь хоёр охин шиг харагдаад байсан чинь. Тий. Юу тэр нэг урт төстэй өөхсөө ахуулаагүй байсан зураг л жоохныхын зураг тий. Харин хүмүүс харчаад бас хоёр охин л гээд тэгээдсэн. Үгүй хоёр банд гэж хэлдэг байхгүй чи буруу хэлж байна. Яг гэсэн чинь нөгөө манай охин чинь өсөө хосолцсон нэг хэсэг. Тэгээ нэм жижиггүй өстэй. Тэгээд ингээ зураг мөрөд тавлаар өө ямар хөөрхөн хоёр банд вэ мэн тэгээд манай хөөчөө ерөөсө хаанаас нь ч харсан бүр яг банд байхгүй юу. Намайг охингээ хэлчихгүй гэсэн шиг бүр нэг юм тэггүй бүр нэг. Тийм үү. Яг банд шүү дээ. Их нэртэй гэж танилцчихсан юм. Чи 2008 онд танилцчихсан. Загвар зохион бүтээгч тий. Тийм. Монголын одоо топ бас гэж хэлж болохоор ерөөсөө бараг л яг ингээд үзэх юм бол ер нь бол Монголын одоо номер 1 2 3 тий гэхээр бүр яг юм уу. Хамгийн гол нь бас би их бахархдаг л та. 2015 онд түрүү жил Солонгос улсад зохион байгуулад Азийн одоо fashion model festival awards гэдэг одоо Азийн 22 3 4 5 оролцдог юм маш том загвар зохион бүтээгчтэй том фестивал болдог. Тэр нь тэгээд дизайнерууд оролцдог, моделууд оролцдог, жүжигчид оролцдог, дуучид оролцдог. Ерөөсөө бүр ингээд бүр маш том юм өргөн цар хүрээтэй. Аюу том амжилтдаг. Тэнд би бас Монголын загвар урлагийн холбоо гэдэг бас холбоотой. Тэгээд манай холбоо болохоор 2015 онд Face of Mongolia гэдэг уламжлалдаг том одоо наадам гэх юм уу тэмцээн болдог. За энэ тэмцээнийг бол манай одоо холбоо зохион байгуулад тий. Тэгээд тэнцэнээс шалгарсан одоо хүүхдүүд бол яг Солонгост тэр том наадамд л оролцуулт юм байгаа. Тэгээд энэ Монголоос болохоор яг 2 дизайнер байсан. Тэгээд бусд нь болохоор нэг тэмцээний ялагч нар. Тэгээд нэг Азийн одоо стар модель гэдэг бас юм өргөмжлөл бас одоо тухайн оронд тухайн жилдээ хамгийн шилдэг байсан нэг эрэгтэй нэг юм ихтэйг бас шалгаруулдаг. Тэгээ би тийм 2 одоо модельээ шалгаруулад авч явсан байгаа. Айгүй том баг бүрэлдэхүүнтэй. Тэгээд манай дизайнер чинь болохоор манахаас л говь тэгээд манай эхнэр хоёр бол явсан байгаа. Тэгээд эхнэр гэдгээсээ илүүтэйгээр би дизайнер гэж бас хэлмээр байна. 2014 онд болохоор OQT гэдэг одоо би даасан тий анхны өөрийнхөө би даасан маш гоё гоёлын даашинсны фэшн шоу коллекц гаргасан байгаа. Тэгээд 2015 онд тэр яг коллекц нь айгүй одоо хүмүүст хүрээд тий. Тэгээд яг тэр коллекц шалгараад Солонгос руу явсан байгаа. Тэгээд Азийн 22 улсын 44 дизайнер шоуга үзүүлсэн. Тэгээд тэнцэнэс манай одоо отхон жаргал дизайнер маань шилдэгэн шилгээр шалгараад 2015 оны Азийн шилдэг дизайнер гэсэн энэ том бас нэр хүндтэй одоо шагнал өргөмжлөлийг бол авч ирсэн. Гэр бүлэрээ л шагналыг түүтгэл юм байна. Энэ дэс яасан олон шагнал авдаг. Энэ дог ерэн зүгээр насны зөрүүтэй хосуудын талаар сэтгэл ямар байдаг вэ? Тэгэл хамгийн гол нь
сэтгэл шүү дээ. Тэгээ бид нар одоо юу гэдэг насаараа суудаг. Сэтгэлээрээ хайр дурлалаараа тэгээ суудаг. Тийм болохоор надад бол нэг тийм насны зөрүүн дээр л их яриад их юм байдаг. Залуучууд яг зүгээр одоо ээж аавч гэдэг юм уу гэр бүлийнх нь жоохон дург үздэг ч гэдэг юм уу нэг жоохон тиймэрхүү асуудал тулгардаг юм шиг байна. Тэгээд нэг бид хоёрын нэг инфо ТV лөө ярилцлагыг уншиж ирсэн. Тэгсэн ер нь энэ дог ямар зан харашинтай юм бэ чи өөрийгөө нэг би яг нэг иймэрхүү төрлийн хүн чи их цоглог юм байлээ энд харж байгаа нэг юм те өөрийнхөө эхлээ зан чанарыг тодорхойлж би дараа нь нэг яг би ер нь л айгүй өөдрөг үзэлтэн шүү дээ. Ер нь аливаа бүх зүйл дээр тий. За ер нь зөвөр хийчи, бужигнолчи, тий. Тэлцүүлчи. Тий, ерөөсөө ингээл бүх зүйлийг ингээд айгүй гоё эргээр хардаг, бүх зүйлийг айгүй гоё эргээр хүлээж авдаг. Магадгүй надаа юм хүндрэлтэй асуудлууд тулгарсан ч гэсэн тэрийг яаж одоо давж туулах вэ тий? Угаасаа бүх зүйл сайхан болно гэдэг. Ерөөсөө л яг тийм өөдрөг юм байна тий. Өөдрөг үзэлтэй тий. Та хоёрын ярилцлагын уншижсэн чинь танай ихнэр манай нөхөр бол анх жоох юм хөнгөн байсан тий ийм байсан. Тэгээд надтай гэрлээд одоо их бөөр сууж байгаа гэсэн нэг ярьцлага зүс. Тэгээд ерөн зүгээр бас бүхэл зүйл хоёр талтай тий давуу талтай сул талтай байдаг. Тэгээд ерөн зүгээр та хоёр гэрлээд чиний амьдралаас илүү чинь бөөр суусан муусан гэх тийм ярьцлагаас тэр тал дээр ахвдээ тэгээд ер нь бол юу л яадаг юм бэ лээ. Би чинь тухайн үед яг их нэртэйгээ танилцж байхад 21 хүрж исэн. Ер нь 21-тэй. Тэг яг 21 хүрж исэн. Тэгэд мань нэртэй ч хамаагүй бол бас танилцахтаа болоогүй. Би 23 таа. Насаас танилцж байгаа шүү дээ. Тэг манай хүн чинь тухайн үед яг одоо тий 26 талаатай бас байсан. Тэгээд 26 7 гэдэг чинь бас ер нь ингээд ажлын талбарт гараад үзсэн тий ер нь ингээд бас юм мэдсэн. Тэгээд анаас шүү тий дээ. тэгээд яг ингээд танилцахад бол яалтчгүй би ингээл дөнгөж ингээл 20-21-тэй залууч юм бол тэгээ бүх юмн дээр л бүр тий гэл нэг тийм нэг дэврөө нэг нөхөрл явц тэгэл яг нөгөө карьерч эхэлж исэн тий тэгэл нэг жоохон ингээл хүмүүс яг анхаарлын төвд ч яг орж исэн тэр ч утгаараа тэгэл ер нь нэг жоохон ингээл тий очроо мэдхгүй тэгээ явж исэн тэгэл яалтчгүй ингээл их нэртэй ингээл танилцсан маань их нэр чи өөрөө яг нас ч гэлтгүүгээр айгүй тийм гоё зүв дээрээс нь айгүй юм гоё даруу төлөв одоо яг нэг юм гоё эмхтэй эзэгтэй гэх юм уу те тийм хүн ямар байдгүй гэл тийм гот би бодлоо их нэрээрээ айгүй төсөөлдөг тэгэл айгүй нэг тийм гоё бууртай сүртэй ингээл юм намуухан те тэгээд нэг олон үг ярьдгүй тийм за нэг ярихлаараа бүр яг тас хийсэн яг жинтэй юмнуудаа хэлцдэг те тэгээ угаасаа нөө ажил мэргэжлийн онцлогч гэсэн тийм шүү байна тий айгу одоо дизайнер хүн ч юм бол нөө байнгын л одоо нөө толгойд ажиллаа мөнхөд бодоол байж идэг тэгэл тэрийг бодсныгоо бол ингээл эхлэл цаасан дээр зурдаг тэр зурсан зургаа одоо стометрал болдог ч гэдэм үү тий тэгээд ингээд хувцалгаж амлуулдаг тэр ч утгаараа бол надад аюух нөлөөлсөн л тоо тэгээд яалтчгүй үнэхээр бас их нэртэй танилцаад л бөөр бол суулгүй яах вэ тэгээд нэг хэсэг чинь бүр маа найзууд ч юу вэ доо тэ энд юу вэ чи бараг ста чон махнаас гарсан уу яа зээ ямар нэг хэсэг чинь бас нэг тиймэрхүү юм байсан одоо нэг хэсэг бол нэлээ шоуддаг гэсэн үгүй үгүй тэгээд би чинь тэгэл анханасаа л ер нь бол миний яг карьерийн өсөлт чинь 2008 оноос эхэлж байсан. Тэгээд агуу карьерийн өсөлт 2008 оноос эхэлсэн шүү дээ. 8 жилийн өмнөөс тий. Тэгээд яаж яхад чинь яг тэгэл нэг 8 он тэгээд шууд анхал яг олон танигдчих эхлэгээсээ л найз бүсгүйтэй байсан. Ер нь тэгэл одоо юу гэдэг нь хүн чинь ингээл гаднаас нь ингээл харахад одоо өөр миний одоо статус гэх юм уу те мөнхийн л одоо найз бүсгүйтэй их нэртэй гэр бүлтэй те тэр ч утгаараа бол нөх амир ингээл бас бужигнаал тийм ингээл ягаад гэсэн юм бол байхгүй. Тэгээд яг нэг 8 9 онд л их найзуудтайгаа их гарч дарвдаг байсан. Тэгээд нэг 25 дугаар телевизэд 2009 онд л 2010 онд нэг манай Чингүний нэг нэвтрүүлэг байдэ. Нэг хөрөг нэвтрүүлэг гэдэг. Тэгээд тэр үе үед ч одоо яг л нэг божигнэлсэн явж ирсэн үед л бол орж ирсэн. Одоо тэгээд тэр мэрийг бодглохлоор бүр инээлэмтэй гоё санагддээ шүү дээ.
бол одоо чинь 10-аад жил болсон юм байна те. Ерөнхийдөө бол 10 жил болж байгаа. Монголын төлөө агентлагийг санаач ярьдаг, муугарч ярьдаг. Хүмүүс мэдэхгүй ч зарим нь ярьдаг байх, зарим нь мэдчих ярьдаг юм биш мэдэхгүй. Гэхдээ юмсаа Монголын төлөө агентлагийг охтуудаа ямар нэгэн байдлаар хүмүүст мөнгөөр одоо ийш тийш хамт явуулдаг шиг тийм үү те. Загвар өмсгчдийг Монголын төлөө агентлаг Монгол хөдөлж эхэлдэг зүгээр. Загвар өмсдөг хүмүүсийг тэгдэг штэ. Мөнгөөр ийш тийш явдаг. За юугаар хэлэх юм бол муухагаар хэлэх юм бол яа гэж яриаддаг штэ. Энэ тал дээр энэ дог яг дотор нь байдаг үнэ юу гэж хэлэх вэ? Яг зөв зарим хүмүүс ингээд асуудаг байхгүй. Та нар баг те мөнгөөр явд юм яа тий ухааны юм уу яриа те. Тий ер нь бол сонирхож айгүйх надсуулт гэж юм бол залруулах хийх хэрэгтэй баг те энэ дээр бас. Тэгээд яг чи ч гэсэн бол бас яг Монгол моделийн бүтээгдэхүүн те. Тэгээд миний загвар өмсөх гэж байгаас хайлтлаа. Үгүй тий. Гэхдээ өөрөө нөө хүн чинь айгүй гоо сайхны мэдгэдэгхүүн мэдрэмжтэй болох хэрэгтэй. Тийм. Тэгээд тэрний бас хамгийн анхны төрөл бол одоо Монгол модель агентл. Тэгээд хүмүүс асуудаг л та. Тэгээд ялангуяа би ч бас өөрөө жоохон хөгжилтэй нөхөр штэ. Тэгэл яа тэгээ нөгөө болормаагч чинь та нарыг зарж март юм уу гэл ингээл ярина штэ. Тэнгүүт би бүр тхээс тэх гээд угаасаа нөгөө ямар утгаар нь асууж байгааг нь мэдж байгаа ш. Нөгөөдөө бүр тхээс тэхэл. Өө тийштэй маа багч чинь зардсан штэ. Харин бүр эсэргээрээ тий. Бүр бид нар чинь баг намайг зараач багш наа зараад өгөөч гэж гуйдэн штэ. Нөгөөдөг чи ингээл бүр гайхаад нүдэн томрол юу яасан гинэ явахааны юм. Харин тийштэй одоо маань чи ингээл зарагтаал ингээл энэ говь мөвд тий. Тэгэл ингээл өчнөө ингээл зурт муртаар гараал ингээл дандаа л бид нар өөртөө л зарж байгаа штэ. Тэгэл үгүйт нэрэ тэр юм л дээ. Гэхдээ яг нөгөө талаар нь асуусан юм аа бла бла гэл нэг тиймэрхүү юм байна. Яг хөө тий ер нь би нэг одоо юу гэдэг энэ бол яг тэр бол тэр гэж бол яг хүчрэггүй нэг мэдэгдэл хийгээд ч юм нэ тэр. Тэг юу зардаг юм бол хаашаа тий. Тий. Яг хоо би одоо энэ салбарт л бол одоо 11 12 жил ажиллаж байна тий. Тэгээд яг үнэхээр одоо миний нүдэн дээр ч юм уу тий. Одоо би өөрөө хараад тий хараад мэдээд ингээд 8 алцад ч юм уу гээ явцсан хүмүүсийг бол яг үнэхээр би мэдэхгүй. Магадгүй одоо юу гэдэг надаас мэдэхгүйгээр өөр цаагаар юу болж байгааг би бас мэдэхгүй шүү дээ тий. Тийм байна тий. Яг эндогийн харснаа л гэж яахгүй 10 жил бас дотор нь байсан хүний хувьд бол энэ ч нэг их том салбар шүү дээ. Маш олон агентлагууд бас эхэлж байна тий. Ингээд юу н агентлаг байгуулъя гэсэн бодоод эрэгтэй зөвхөн эрэгтэй модулуудыг бэлддэг. Одоо жишээлх юм бол бүсгүүчүүд их байдаг шүү дээ. Одоо загвар агентлагт гэрээт модуль гэхэд нэг 80% нь бүсгүй 20% нь эрэгтэй байдаг тий. Эрэгтэй модуль жоохон бага байгаа шүү дээ. Тийм. Яг зөв юу яадаг. Би одоо болормагч ч юм бол одоо яг л миний одоо А Б өсөг одоо загварын хувьд зааж өгсөн юм сачтай буянтай мундаг эмхтэй тий. Тэр ч утгаараа нэг одоо багшигаа яг энэ салбарт ингээ гоё олон чадварлаг одоо шавнар бэлдээд тий. Ингээд бас ингээ гоё ажил хийгээд явж байгаа үед би нэг хажууд нь давхар гарч ирээл юм хийх гэсэн сонирхол бол надад байдаггүй. Зүгээр яг магадгүй бүр одоо хичнээн жилийн дараа ч юм уу тий. Зүгээр үнэхээр миний харж тахад одоо юу гэдэг ийм шаардлага одоо миний оролцоо үнэхээр байгаа бол яг хийж болох байх. Тэрнээс л хүчрэгөө багш тэтгэвртэй гарчвал тэгэл залгамж хийж байгаа шүү дээ. За тэгээд галзуу зугаалаа гэдэг кинонд тоглосон. Их сөрөг дүр юм шиг байлээ. Трейлер нь үзсэн. Уйлж байлаа бас их мэдээж мэрэгжлийн хүн биш учраас их хэцүү байсан баг гэж би бодож байна. Их гой жүжигчтэй хам тоглосон байлээ. Хамт мэдээж гараа эхэлж байгаа хүнд би ч гэсэн кино тоглох бяцхан тэг хүсэлтэй явж идэг. Тэгээд хамгийн эхлээд ингээ харж зөөр залуу жүжигчтэй ингээ харж байхад гараагаа их гоё ихлээ те. Гоё жүжигчтэй киногоо эхэлчих юм бол ингээ цаашаага ер нь усаад явчих юм шиг байна. Эхний гараагаа жоохон онцгой кинонд ч юм уу жоохон хөнгөн кино тоглолчвол тэгэл тэр чигээрээ унжтай юм шиг байна л да. Тий, яг хөө зөвл харсан байна. Тий. Яг хөө яг галзуу зугаалга киноны хувьд ярих юм бол та нар бүгд л госоор би ганцаараа синглээрээ миний ажил бас нэг хүн сингл. Өслийн шинээр заа. Билгүүнтэй хамт байдаг шиг жаргалтай байж чадахгүй шүү дээ. Удахгүй 20 минут явах нэ. Нэг нь байхгүй. байлгүй байгаа. Ээжтэй хүн өгдөггүй шүү дээ. Муу алмаар байна уу? Галзуу зугаалга. Гайхалтай. Гоё мэдрэмж. Одоо их гоё араасаа бас булган сүлтэй ийм сайхан уран бүтээл
болж өнгөрсөн. Тэгээд миний хувьд л бол яг өмнө нь л бас нэлээдгүй киноны саналуд л бас ирдэг байсан. Тэгээд тухайн үед л бас болж өгдөггүй өдий хүртэл ирсэн. Тэгээд галзуу зугаалга киноны санал бол ерөөсөө ирээл 2 3 уулзаал асуудалгүй бүх юмаа тохиролцоол одоо яг энэ ажилдаа бол орсон байдаг. Тэгээд киноны маань хувьд л бол хасварлан болон шүүдэр production хамтын уран бүтээл надад бас энэ хийж байгаа хүмүүс л бол мэдээж маш чухал байдаг тий. За хасварлан за Хөслөтер ах маань л бол бас их сайхан уран бүтээлүүд л бол хийж байгаа тий. Сүүлд одоо аюултай харьцаач гэдэг юм уу тий. Ядуугийн зовлон гэх байдал нь кино. Ядуугийн зовлон 2-ыг хийсэн. Ядуугийн зовлон 2 нь их амжилттай хүрсэн. За шүүдэр production шүүдрийн хчийн маань хувьд л бас том боржигт хэрэгжүүлж байсан. Ану хатан бол үнэхээр бас үнэхээр түүхэн кино бол маш сайхан, маш өндөр өртөгтэй тий. Одоо маш том төслийг бол амжилттай ард нь гарч сайхан хийсэн тий. За тэгээ манай шүдрэгч бас гэр бүлийн хүн байна те болд ах маань л бас их мундаг хүн. Тэгээд эдгээр хүмүүсийг тэгээ бас үлзийгчийг бас хэлэх шаардлагатай те үлзийгч л бол одоо өөрөө одоо яг энэ хошин урлагийн одоо төмөр хатан гэж нэрлэгддэг одоо мундаг эмэгтэй шүү дээ те. Тэгээ эдгээр хүмүүс одоо яг хийн гэдэг л надад бол айгүй тийм юутай байсан л дээ те одоо дотроо би нэг ямар нэг айц сүцсгүй те. За ямар ч л байсан энэ кинонд би тоглоход л ямар ч л байсан одоо боломжийн сайхан кино болоод тий. Тэгээд одоо яа тий. Цааш ингэ. Хүмүүс тэр үрж байна. Хүмүүс л сайхан үрж шүү дээ. Ялангуяа залуучуудад л их гоё үрж байна. Ер нь л бол манай киноны мессеж мань л яг залуучууд одоо үнэнч үйлчлэл нөхрөл тий. Одоо тэгээд яг зовсон цагт нөхрийн чанарыг яаж таньдаг хэвээр. Яг хүн бол алдаа гаргаж болно. Гэтэ алдаагаа дахиж тавтахгүй байх гэдэг юм уу ийм гой мессежүүдийг бол хүргэсэн. Үзэж байгаад бас хүмүүс мэдчих бах тий шүү дээ. Одоо яриад яг өнөр үзээд ер нь бол бас трейлерыг үзсэн учраас бидний үзэх байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол ярилцсан юм өндөрлөж байна. Дуусах гээд найрлагч маань зангиад багш байна. Тэгээд одоо ингээ ганц хоёроо миний асууя гэж бодож байсан. Ганц хоёр асуудал үзчихлээ л тий. Индогийн стил имиж үнэхээр гоё тий одоо нэг гой костюм пижак гэдэг юмс. Миний одоо сонирхол өөр пижак костюм гэдэг дуртай. Тэгээ харахаар мэдээж эхнэр бол дизайнер. Эхнэр хувцсыг хийгээд байд юм уу эсвэл өөр тал өөр гадаад мадад заагаад тийм. Яг миний өөрийн нөө ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад тэгдэг ч юм уу хөвөний нэг соус гэж ярьдэн ш тэ. Ер нь миний одоо үзэл бодол бол би нэг учиргүй гадаадын ч юм уу те нэг айхтар юм үнтэй те ер нь ингээл гадны юм бол өмсөх нэг өмсөж идэлж хэрэглэх нэг дургу. Эхнэр бэлэн гайхалтай Монголын топ дизайнер байна шүү дээ. Гэхдээ нөө нэг бас загшны мөр усгүй. Усгүй. Угаасаа өөрөө нөө нэг дизайны мэргэжил ер нь айгүй хүнд айгүй хэцүү байхгүй. Тэгээ би яг үнэхээр би эхнэрээр надад нэг юм хийгээд өгөөч гэж хэлэхээсээ бүр санаа зовдөг. Ер нь яг техник хай хийж өгнө. Яг мэдээж одоо бүр одоо хүндэтгэх шалтгаантай юм гоё юмнууд дээр л бол одоо юу гэдэг яг нэг гоё баяр ёслол тий одоо наадам цагаан сарч гэдэг юм уу тий магадгүй нэг юм том гадагшаага нэг том тэмцээн уралдаанд хүлээ авалтанд явах чахад нэг юм гоё костюм хийгээд мэдээж тэр бол мэдээж. Гэхдээ одоо юу гэдэг бас өөрөө айгу бас боддог л доо тий одоо юу гэдэг нэг хүний гарыг хараад хас илүүгээр өөрөө айгу боддог одоо юу гэдэг магадгүй одоо энэ ингээл юм одоо костюмч гэдэг юм уу энэ хослуудыг яг өөрөө ингээл загвар дизайныг хараад тий мөнгө бүх юм шийдлээ ягаал одоо өөрийнхөө одоо ойлтолч тийм хүмүүст шууд өгөөд хэлэгчдэг ч байт юм уу тий тэгээд миний бас айгу том хүсэл мөрөөдөл бай тий тэр бол одоо юу гэдэг би энэ салбарт одоо ингэж орж ирээд одоо өдийг хүртэл бас энэ хэмжээнд хүртэл бас одоо юу гэдэг цаанаасаа л би юм зурсан зураг төрөхтэй болол ингэж явж байгаа болоо гэж боддог байхгүй. Одоо тэгээд юу гэдэг манай үеийн найзууд гэл маш олон залуучууд ингээл модельээр барийг гэл ингээл тухайн үед явж исэн. Тэгэл одоо яг үнэхээр ганцаархнаа л явж байна тий. Тэгээд тийм чин одоо бас яг энэ загварын салбартаа яг өөрчлөлт хийсэн. Ер нь л бол яг үндэсний сайхан брэнд гаргана гэсэн юм зорилго мөрөөдөлтэй явж байгаа. Энэ мөрөөдөл маань ч гэсэн удахгүй биелнэ. Гитүр гээд шоу хийж байгаа тэгээд бас тэр шоугаар гоё даашинзуудыг тэгээл ингээд цаашид ингээд тэр гоё эрэгтэй хувцас гарах уу тэр гитүртэй. Одоо болохоор яг манайх ч энэ гитүр фэшн салон гэдэг салонтой. Тэгээд энэ салонны маань бол брэнд бүтээгдэхүүн буюу одоо гитүр гоёлын даашинз одоо үндэсний гоё ажиллагаа ихтэй хувцас дээл бол гардаг. За тэгээд 11 сарын ихээр бид бүхэн одоо гитүр
одоо high fashion show-га 3 дахь жилдээ хийх гэж байгаа. Энэ дээр бол яг цэвэр гоёлын дайшинцнууд. Хүмүүс үзээд бараг сурцсан байхаа тий. Сурцсан. Ер нь хүлээдэг болцсон ийм сайхан том шоу. Бизнес нэвтрүүлэлт өрнө. Тэгээд тэр талаар нь илүү сайхан ярив. За тэгээд манай нэвтрүүлэл нэр чинь зөвөн штэ. Тэгээд зөвөн яриа гэж нэртэй тий. Тэгээд ер нь хүнд нөө нэг би тэр үед яаж тийм зөрөгтэй байсан болооч гэдэг юм уу? Би яаж тийм зөвөн алхам хийсэн болооч гэдэг юм уу те? Санаарч хэж болно, муугарч байж болно. Чиний үед амьдралдаа хийсэн хамгийн зөвөн алхам чи юу байсан бэ? Зөвөн гэхлээр одоо тийм сайхан нөө өөх ойлголтоор шүү. Сайн жиж болно, мууч жиж болно. Тийм. Амар зөвөн гэл тийм. Мэдхгүй да одоо тийм яг нөө яг ингээд яхахлаар бас нэг орж ирдгүүл юм байна. Магадгүй зүгээр миний амьдралдаа хийсэн одоо бүхий л одоо цаг алхам одоо шийдвэр болгон бас зөвүүн байж чадаад өдийг ирсэн болов л гэж бодож байна. За тэгээд баярлалаа ирсэнд. Яг түн шигээс хойш бол Facebook-ийг идэвхтэй хэрэгэлдэг. Бид чинь Facebook-ийн найз. Тэгээд Facebook дээр яг түн шигийн дараанаас бол манай найз л өглөөний минь гэж өчгээд 500 лайк. Гайхалтай. Яаж тэгээд би одоо бүр хичээж байгаа нэг зураг аваад профайл дээр тавихаар нэг 100 ч хүрэхгүй. Тэгэхээр ер нь бол ингээл хүний ингээл яг хийж байгаа тэр зүйлүүд нь хүнд хүрч чадчихна гэдэг өөрөө их гайхалтай тийм. Тэгээд хэрвээ та яг одоо зөв яриа ток шоуг үзээ суучвал маш их баярлаа гэдэг хэлмээр байна. Их завгүй гүйжсэн ч гэсэн урилгын хүлээ аваад тэгээд яг гой цагтаа ирээд ингээд орсон маш их баярлалаа. Хүн цагаа барьдаг, хэлсэндээ байна гэдэг их гоё. Хоёулаа цаг тохирч байгаад энэ дог тэгжсэн. Яг найз нь ажлынхаа төлөвлөгөөнд оруулчлаа. Энэ 7 хоногт бат гэлсэн. Яг бат ирсэн. Тэгээд энэ бол хүний бас хамгийн том чанар юм болов уу гэж найз нь боддог байхгүй. Ер нь бол энэ тэндээс мөрж байгаагүй үстэй. Юм нэг арга хэмжээ хүн дээр очно гэж шилжээд гайгүй шүү дээ. Гайгүй. Гэхдээ бас нэг алдаатай оноотой угсаал хүн болгон тийм магадгүй одоо дотроо нэг цуцсан явж байгаа нэг найз ч юм уу тийм хүмүүс бол одоо уушлаарай гэж хэлчихэ. Энэ бодлоо ярьдаг. Гайгүй шүү дээ. Гайгүй. Энэ зөв нэг тэр хүний гомдоохгүй тулд нэг ингээд нэг яачдаг зүйлүүд бас байдаг тийм. Тийм учраас энэ бол бас яг хинтээ хаана яаж харьцах гэдэг мэддэг тийм гоё зан чанартай манай монголчууд их гоё. Тэгээд сая би яс юм дээр харсан гэхээр загварын шоун дээр Facebook-ээр санал авахд үнэхээр гоё дэмжиж яг нэг хамтаа олон шиг их гоё оролцсон. Тийм учраас би монголчуудыг ирсэн гэхээр гоё нийтч болж байгаа гэдэгт бас баярлж байгаа. Тэгээ ирсэн баярлаа. За баярлаа. Амжилт хүсье. Амжилтсан. Их олон ажил байна. Дахиад 2-3 кино байгаа юм шиг байлээ. Өвгтүр тэгээд говийн next top model. Тэгээ next top model. Их олон ажил байна. Одоо нэг сараас нэрээ сониос нэг сая international fashion supermodel дээр ялагчд 3 кинонд тоглох ирэх гэрээ хийгдсэн шүү дээ. Yes. Одоо бүр тийм би нөгөө түрүүний галзуу зуглааг айгуу гоё юм булган сүлтэй кино болж байгаа ингээд тэгж хилээдсэн баггүй. Одоо магадгүй дараагийн уран бүтээл маань урд хиттод Хонконгод магадгүй хаан ч дэлхийн нэг өнцөг буланд кинонд тоглохоор одоо ингээд төлөвлөгдсөн явчаа. Тэгээд дотроос л маш их бас бэлгшээлтэй байна. Ямар гоё юм бэ. Тэгэл ингээд монгол жүжигчид ингээд дэлхийн тосноогоо их гоё те. За баярлалаа. Тэгээд үзэгчид та бүхэн яг одоо YouTube-ээр ч юм уу TV5-аар үзэж байх юм бол YouTube-аар үзэж байгаа маань зөвөн яриагийн пэйж байгаа. Тийш очиж үзэж болно гоё шеэрлээд бүгдээ ингээд эндогийг дэмжсэн шигээ бас манай нэвтрүүлгийг дэмжиж л та тийм ээ. Тэгээд бүгдээ дараагийн нэвтрүүлгийг эргээд олцлаа түр баяр та.